Төрийн эрх мэдлийг ард түмний гарт байлгах хамгийн зөв хэлбэр бол төрийн шийдвэр нээлттэй ил тод байх явдал үлээ. Олон хүмүүсийн ойлгодог шиг нээлттэй ил тод байдал гэдэг бол гарсан шийдвэр хууль дүрмийг хэвлэлээр сурчлах хэлбэр биш юм. Харин аливаа шийдвэрийг гаргахын өмнө хүмүүсийг дэрхүү шийдвэр гаргах үйл явцдаа оролцуулж, санал бодлыг сонсож, тусгах тэр зам юм. Өөрөөр хэлбэл төрийн шийдвэр гаргах үйл явцад иргэд анхнаас нь оролцох тусмаа энэ нь ил тод байдал болох үлээ. Бусдыг хараад бид хууль хэрэгждэг орн байна гэдэг дүгнэлт өгөх нь илбэг. Харин өөрсдийнхөө тухай ярихдаа хуулиа хэрэгжүүлж чадахгүй байна, эсвэл хүсэхгүй байна, эсвэл ерөөсөө хэрэгжихгүй байл баталсан байна гэж ярьдаг үлээ. Яагаад? Хариулт нь тун энгийн. Ардчлал хөгжсөн олон орнд байдаг нэг зүйл манай оронд байхгүй байлаа. Өнөөдөр хинч үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг дэмждэг, хэнийг ч лам дээр очисныхын төлөө буруутгадаггүй, хинт ч хувиэмж байгааг зүй ёсны гэж үздэг тийм нийгэмд бид амьдарч байгаа юлээ. Энэ бол бидний сонголт, бас бидний оюун ухаанд хэвшсэн ойлголт. Иргэний дуу хоолойг сонсох танхимдаа байна гэдэг угтаа бол яг л үүн шиг ардчилсан нийгмийн хэвшсэн нэг ойлголт билээ. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэгд орж анх ажиллаа аваад 2009 оны 6 сард энэ өрөөнд анхныхаа зөвлөхүүдийнхээ хурлыг хийжсэн. Ирэх 4 жилд өөрөө юу хийх вэ? Ямар онцлогтой ажиллах вэ гэдэг талаараа бид нартай санал солилцож өөрийнхөө байр суурийг бид нар танилцуулж ирсэн. Тэгээ энэ танилцуулж байхдаа Элбэгд орж ерөнхийлөгч би бол иргэдэд нээлттэй ажиллана. Иргэд шийдвэр гаргахад идэвхтэй оролцдог үд хаалгыг нээсэн тийм ерөнхийлөгч байна гэдэг санаагаа хэлээд тэгээд иргэний танхим гэдэг үгийг анх хэлсэн юм байна. Би иргэний танхим гэдэг зүйлийг байгуулахыг хүсэж байна гэж. Тэгээд ерөнхийлөгч өөрөө шууд босоод эндээс шууд босоод та нар энэ хөшгөний ард юу байгаа гэж бодож байна гэж асуусан байхгүй. Тэгэхээр энэ хөшг бол телевизээр их олон гарсан хөшг. Би бол энийг телевизээр мэдэх юм. Ерөнхийлөгч нарыг зураг авах үед ингээ ардталт нэг юм хөшг байгаад идэг. Тэгээ энэ бол фон гэж боддог. Ийм л зүйл байлаа л та. Гэтэл энэний цаана юм байдаг гэдэг тухай бид ерөөсө бодож үзээгүй байсан. Тэгээд ерөнхийлөгч өөрөө ирээд за энэ хөшгөний ард байгааг хэдүүлээ үзье гэд ингээ хонголгосон байхгүй. Их Монгол улсын 800 жилийн өргөтгөл барих үеэр барьсан ийм нэг шинэ өргөтгөлийн өрөө байгаа. Энэ өрөө ашиглагдаагүй байгаа учраас энэ өрөөнд иргэдийг орж үгээ хэлдэг ийм танхим байгуулна гэж анх ерөнхийлөгч санаагаа хэлсэн. Тэгээд бид нарт хэлсэн л дээ. За энэ дээр ялангуяа иргэний оролцоо, хүний эрхийн зөвлөх. Энэ дээр энэ өрөөг тогтчуулах ажлыг хөөцөлд энэ өрөөнд иргэд яаж орж үгээ хэлэх вэ? Тэр процедурыг боловсруул гэсэн ийм үүрэг өгсөн. Төрийн ордны аль ч өнцөг болонд иргэд чөлөөтэй нэвтрэх ёстой. Тийм учраас энд бол иргэдийн өмнө бол бүх хаалга нээлттэй байх ёстой. Энэ бүх хаалгыг нээлттэй болгох журмыг боловсруул. Энэ өрөөнд зохих тогтчлтыг хийж иргэдийг энд хүлээж авч үгийн сонсдог ийм танхимыг нээж ажилд оруулах гэсэн ийм үүргийг анх өгчээсэн. Төрийнхөө бодлого шийдвэрт иргэд шууд ирж үгээ хэлдэг тэр журмыг боловсруулах ажил руу анх орж исэн л да. Дугаар сарын 19-нд ерөнхийлөгчийн өрөөнд болсон энэ ярианы маргаашнаас нь ерөнхийлөгчийн хүний эрх иргэний оролцооны бодлогын зөвлөх оюун гэрлээр ахлуулсан ажлын хэсэг иргэний танхимыг байгуулах, олон нийтэд энэ талаар ойлгуулах ажилдаа орлоо. Иргэний танхимын ажил бол айгүй урамтай бүтчихсэн. Хүмүүс нөгөө хаанч очиод дэмжлэг хүсгэд иргэд энд орж ирэх гэж байгаамаа гэхээр л тусламж дэмжлэг шууд бид нэр хүссэн үед олдчихсэн хамгийн сайхан дурсамж болж байгаа юм л да. Жишээлбэл иргэдийг суулгах сандал авах болж байгаа байхгүй. Тэгтэл тэр зүгээр зах дээр тэр мебель зардаг газруудад манай туслах очоод энд иргэд суух гэж байгаамаа гэхэд тэр сандал зарж исэн хүн хүртэл бидний авах гэжсэн сандалнаас их өөр хүндтэй сайхан энийг авалтаа гэж тэгжэн гэж байгаа байхгүй. Тэгээд хандивлагч нараас бид нар жишээлбэл тусламж хүсэжсэн л да. Энэ өрөөг тогтоолоход бас их мөнгө орсон. Тэгээд засгийн газраас энэ өрөөг засварлахад зориулсан төслөөс нь бас өрөөгөө засварсан. Тэгэхээр засварчид ч байсан, дизайнерууд ч байсан, хандивлагчид ч байсан бид нар хинт л ханд бүгд иргэд орж ирэх гэж байгаа мó гэд ингээд хамгийн сайн сонголтуудыг бид нар санал болгож энэ хэвсийг ав, энэ сандлыг ав, энэ тайз чинь арай л иргэдэд жуулдж जैन ингэж гой болгох гэд ингээд өөртөөх нь бидний санаанд
багтаагүй сонин санаанууд иргэдээс тэр хүмүүсээс их гарч ивж байсан. Тэгээ би бодчихсон байхгүй нэ иргэдэд одоо төрийн аппаратыг нээлттэй болгоно гэдг нь өөрөө ямар сайхан ажил үйт юм бэ. Тэгэд би ер нь бид нар чинь төрийн өндөр албан тушаалтныг л одоо хүндэтгээд идэг. Иргэдээ бол яг зиндаанд нь хүртэл хүндэтгэж урд нь үзээгүй байсан юм байна гэдгийг яг мэдэрсэн. Тэгээ энэ ажлыг хийж явах явцад хүмүүс тэр хүндлэх ёстой ард түмнээ тэр хүндлэх ёстой иргэндээ хүн ямар их одоо жинкнээсээ хүндэл үзүүлдэг юм бэ гэдгийг мэдэрчээсэн тэр мөчүүд л одоо хамгийн сайхан санагддаг. Үннийг хэлэхэд цөөнгөө хүн төрийн ордон дотор иргэний танхим байгуулахыг эхлээд ойлгохгүй байсан юм. Төрийн ордон бол төрийн том дарга нарын ордон гэдэг хэвшмэл хуурай хатуу ойлголт тэдэнд байсан хэрэг. Дарга нарын суудаг ордонд жирийн иргэд хэдэн 10-аараа орж гараад байх гэж юу гэдэг байлаа. Гэвч ерөнхийлөгч болон түүний зөвлөхүүд тамгын газрын ажилтнуудын уйггүй 3 сарын хөдөлмөрийн дүнд төрийн ордны хүн таалганаас иргэний танхим хүрэх урт коридорыг нээлттэй болгож чадсан юм. Азийн сангийн өгсөн 60 санал иргэний танхимын анхны өмч боллоо. Дараа нь эндэр ширээг нээлттэй нийгэм формоос бэлгэллээ. Ингээд олон хүмүүс олон байгууллагын дэмжлэг хандваар иргэний танхим босч 2009 оны 12 дугаар сарын 15-нд нээлттэй хийв. Тэгэхээр иргэний оролцоогүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүний оролцоогүй хүний нийгэм гэж байж болохгүй. Тэгээд аливаа иргэний аливаа оролцооны хамгийн чухал хэлбэр бол тухайн иргэн шийдвэр гаргах явцад л оролцох явдал. Ерөөсөө л хэрвээ тухайн иргэн шийдвэр гаргах явцад оролцдог л байх юм бол тухайн улс орон иргэн төвтэй тэр үндсэн хуулийнхаа гэдэг юм уу тэр ард түмнийхээ сонголтыг хэрэгжүүлж байгаа төр засаг болж хувирж байгаа. Аливаа ололт гэдэг бол аливаа улсын ололт гэдэг иргэндээ очиж ижил ололт болдог. Төрийн бодлого тодорхойлох хууль тогтоомжийг боловсруулж баталахад ард иргэд анхнаас нь оролцож хуулийг амьдрах хэрэгжих чадвартай болгох үндэслэхүй шийдвэр гаргахад ардчсан төрийн нэг шинж өршдгөө. Монгол Улсын ерөнхийлөгч хууль санаачлагч нэг үндсэн субъект болохын хувьд улс орны өмнө тулгамдсан тодорхой асуудлуудаар хууль санаачилж төрийн бодлого боловсруулахад иргэдийн дуу хоолойг сонсч оролцоог нь зохи төвшөнд хангаж ажиллахаар санаачлаг гарган өөрийнхөө дэргэд ийм бүтэц бий болгож байгаа нь Монголд үнэхээр шинэ алхам болж байна. Иргэний танхим улсын хурал дээр явуулж байгаа нээлттэй хилцүүлэг, нээлттэй сонсголууд Монгол улсын иргэд ардчлалын соёлд суралцж, төлөвшөж, төрийн бодлого шийдвэрт хариуцлагатай оролцохын нөхцөлийг бүрдүүлнэ гэж бодож байна. Эдийн засаг нийгэм улс төрийн халиваа асуудлаар аль ч төвшөнд шийдвэр гаргахад иргэдийн дуу хоолой, тэдний санаа бодлыг тусгах нь төр иргэний хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлж, төрийн хууль тогтоомж, шийдвэр оновчтой гарч, үр дүнтэй хэрэгжих үндэслэл болж байдгаа гэдэгт та бүхэн марахгүй баха. Төр засаг шийдвэрээ гаргахдаа иргэдийн дуу хоолойг сонсож, тэдний санал хүсэлтэд тулгуурладаг байхад ардчлалын үндэс зүйлсийн нэг төрийн бодлого оновчтой зөв байхын үндэс суурна гэдэг хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг. Тэгээч манай ард түмэн эрдвээс бүгдээрээ хэлцэл буруугүй бүлээн усаар угаавд хэрвээ гэсэн мэрэгэн үгийг одоо санаж авахыг үр хөдөндөө захиж ирсэн байхаа. Өвөг дээдсийнхээ сургаалыг санаж өнөөгийн улс орнуудад өргөн хэрэглэгдэж байгаа ардчлалын хэрэгсэл ард түмэн иргэдийнхээ төрийн бодлого шийдвэрт оролцооны энэ сонгодог оролцооны аргуудыг хөгжүүлэх төр иргэний харилцааг бэхжүүлэхэд Монгол Улсын ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхим зохих хувь нэмрээ жинтэй оруулна гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Нэг нийгэмээс нөгөө нийгэмд шилжсэн шилжилтийг цаг хугацааны хувьд Монгол улстай зэрэг хийсэн бусад орнуудтай харьцуулахад Монгол улс ардчлал, хүний эрх чөлөөг баталгаажуулах талаар үлэмж амжилттай явж байгаа орон гэдгийг дэлхийд даяар дуу нэгтэй батлан хэлдэг юм. Түүний нэг илэрлэл нь өнөөдрийн энэхүү иргэний танхим болж байна. Монгол улс ардчлалын 20 жилийн аваа тэмдэглэж буй энэ цаг үед шийдвэр гаргах болон бодлого боловсруулах болон шийдвэр гаргах төвшөнд иргэдийн оролцоог хангах, иргэний танхимыг нээж байгаа үйл явдал нь цаг үеэ болсон бөгөөд нэн чухал үйл явдал гэж үзэж байна. Энэхүү иргэний танхим иргэд үндсэн хуулиар олгогдсон төрийг удирдах хэрэгт оролцох эрхээ бүтээлчээр эдлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах нь дамжиггүй. Хүний суур эрхийн нэг болох улс төрийн эрхэд
төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтэд хяналт тавих эрх, сонгогдох эрхийн нэгэн адил чухал байр суурь эзэлж байдаг. Надад энэ төрийн ордон дотор хаяа ганцаардл байдаг юм шүү. Хаалгууд нэгэнхэн цоочтой байдаг. Орёогод ингэхээр намын бүлэг хурлаж байна. Нам шийдвэр гаргаж байна. Чи санаа байж байхгүй юу гэдэг. Ер нь явж энэ ордонд надад нэг ганцхан нээлттэй ордог газар үүдэн тэр хоолны газар юм шиг байлаа. Тэгэд юу хэлэх гээд энэ нөхөр энэ иргэдийн танхим, иргэний танхим нээлттэй хийж байна. Би надад онгорхоо ордог нэг сайхан өрөөтэй боллоо гэж бодож байгаа. Би ганцаараа байсан бол өнөөдөр би бүлэгтэй боллоо гэж бодож байгаа. Нам улсрын бүлэг гэж байдаг бол надад иргэдийн ард түмний иргэний бүлэг байна. Өөр болохгүй бол би энэ иргэний танхимын их хурл дахь төлөөлөл болж бүлгийн дарганч болсон болж байна шүү дээ, тийм ээ. Харин манай ерөнхийлөгч энэ сайхан танхимыг байгуулад өнөөдөр нээлттэй хийж байгаад бол их талархаж байна. Битэрийн бидний ард иргэдийн хүсэж исэн ийм л зүйлийг өнөөдөр бий болголоо. Тэгэхээр иргэний нийгмийг төлөвшүүлэх үндсэн хуулийн том чухал үзэл баримтлалд бас хандлагын өөрчлөлт болох ийм үйл явдал эхлэлээ тавьж байна гэж би ингэж бодож байна. Өнөөдөр хүртэл ерөнхийлөгчийн дэргэдэх иргэний танхимд нийт 6 хуулийн хилцүүлэг болж 1000 орчим хүн эдгээр хуулиудтай холбоотойгоор санал бодлоо илэрхийлээд байна. Монгол Улсын ерөнхийлөгч захиргааны хэлбэр хэлэхдээ иргэний танхим бол Монголын ард түмний оюун санааны чөлөө тэмдэг гэж хэлсэн байгаа. Монгол Улсын иргэн хэн болов шашин шүтлэг, ажил мэргэжил, албан тушаал үйл харгалзан энэ чөлөө тэмдэг дээр ирж үгээ хэлэх юм өргөн ирэхээр та бүхэн хангагдсан байна. Оюун санааны энэ чөлөө тэмдэг дээр ирж иргэн бүр үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхэд иргэний танхимын үе талаг үргэлж та бүхний өмнө нээлттэй байх болно. Өнөөдөр иргэний танхим бүгдийн өмнө нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхийлөгчийн зүгээс санаачлах альва хуулийн төслүүд заавал иргэдээр хилцүүлж тэдний санаа бодлыг тусгаж байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ард түмэн тэгээ ойрхон байна гэдэг хэлсэн үг байдаг та бүхэн санаж байна. Энэ үгийн гол агуулга нь мэдээж өдөр болгон 10 20 100 100-аар 1000-1000-аар нь уулзч чадахгүй. Бүх иргэнтэйгээ уулзч чадахгүй бас чааш. Иргэний танхимаараа дамжуулж иргэдийнхээ санал бодлыг сонсъё. Хамгийн гол нь иргэн хүний саналыг хууль болгож хэрэгжүүлэх гэсэн. Энэ санаа нь өөрөө иргэдийнхээ санааг сонсъё, иргэдтэй ойрхон бай гэдгийг бодит илэрхийл болсон ажил бол иргэний танхим гэж ойлгож байгаа. Сүүлийн үед иргэний танхимд ирсэн загтлуудыг харахад бол ер нь иргэний танхимаар дамжаад зөвхөн одоо энэ төрийн ордонд иргэний танхимын хуулийн төсөлд санал өгөхөөс илүүтэйгээр хотын иргэдийн хурал, за тэгэл аймаг сум дүүр гэдэг энэ иргэн танхимыг өргөжүүлж байгуулж өгөөч гэсэн ийм саналууд ирж байна. Үүнээс бид ямар дүгнэлт хийж байгаа гэхээр ерөөсөө л эцсийн цэг дээр гэдэг юм уу та хамгийн ойрхон байгаа анхан шатны хороо хорны дарга байт юм уу, хороо хорны хилцүүлэг байт юм уу, сум дүүрэг байт юм уу, нийслэл хот байт юм. Энэ дээр иргэдийнхээ дуу хоолойг сонсдог. Иргэдтэйгээ амь нэг байх асуудал зөвхөн ерөнхийлөгч ажил биш юм байна. Өдөрдох ажил хийж байгаа энэ олон түмний санал авч гарч ирж ирсэн засгийн ажил хийж байгаа хүмүүсийн бүгдээрнийх нь үүрэг юм байна гэж ойлгож байна. Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Доржийн хөдөө орон нутагт ажиллаж иргэдтэй уулзаж байхад олон хүн төрийн ордонд нээсэн шиг тийм иргэний танхимыг өөрийн оршин суудаг сум дүүрэгтэй байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Альч байгууллагад шийдвэр гаргах төвчний хүмүүс иргэдийнхээ үгийг сонсох ёстой нь харагдаж байсан юм. Нээлттэй бай гэдэг бол тэгээд хүмүүст бас хүмүүст юмаа хүрэхээс гадна хүмүүсийн үгийг сонсно гэдэг чинь бас чухал шүү дээ. Маш олон залуучуудад маш олон хүмүүст ер нь сайхан санаанууд байна. Тэр санаануудыг бас нэгтгээд боломжтойг нь бас хөтөлбөртөө тусгаж цааш нь хэрэгжүүлэх юм олцоо гарч өгч байгаа болов гэж бодож байна. Би бол тэр талаас нь илүү харж байгаа л да. Тэр нь бол зөв зүйлтэй одоо юм болж байгаа хүмүүс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж бас боломжийн одоо ажиллаж байна юм бас эхний юм чинь тийм ээ. Цаашдаа бол одоо улам сайжрах ахлах шаардлагатай байна шүү дээ. Иргэний танхим байхад гоо юу байх вэ? Иргэн чөлөөтэй юм бас ярина сансан болсноо хэлж ярина бас үлгөө гэдэг бол тэрийг сонсон бас үгүй шүү дээ. Иргэн танхим байх чинь. Ер нь зөв ажиллаад бол зөв ажиллагаатай зөв чиглэлээр хуулиа баримтлаад иргэдэд хүлээж аваад
Ямар сонсоод ингэдэг бол сайхан байна. Болж шээ тэр уурын байхгүй. Шааштай бол тэр өргөн далаастай хүлээстэй бас сайн явуулах зүйтэй бол бодож байна. Энэ бол маш зөв. Энэ хүү юугаа ингэ хэлцвэл ард түмнийхээ дуу хоолойг сонсно гэдэг бол одоо маш зөв юм. Энэ бол одоо арчлалын одоо маш нээлттэй хэлбэр л дээ. Тэр хүмүүсийн санал сайн авах хэрэгтэй. Танхим нэгсэн нь надад сайн санаалах гэж боддог шүү дээ. Би зөвхөн тэрэнд орж үзээгүй. Тэр нь бүцэх юмсан гэж бодож байгаа. Гэхдээ нөгөө ард түмний санал бодлыг сонсдог, ард түмэнтэй уулзаж одоо тэр улс орны нийгмийн засгийн тулгамдсан асуудлаар ярилцдаг ийм л байгууллага гэж би ерөнхийд нь товчоор ойлгосон шүү дээ. Ерөнхийлөгчтэй хамт уулзаж санал бодлоо илэрхийлж ард түмэн бол тийм боломж гарахгүй шүү дээ. Тийм боломж олдож ийн гэдэг чинь ач холбогдолтой юм байгаа байхгүй дээ. Эндээ сайн байхгүй. Зөв шүү дээ. Тэр олон төмний яг өөрөө дуртай үгээ хэлэхэд нь тэр чинь тус болж ш тийм бид. Би бол дэмжиж байгаа тэр сайн. Хуулийн дагуу бүх зүйл нь явагддаг, нийгэм нь хуулиар зохицуулагдаж байдаг. Бидний ярьдгаар санаа амар амьдарч болох тийм нийгмийг зөвхөн иргэн өөрөө оролцож яаж бүрдүүлдэг юм. Энгийнээр хэлбэл даргын гарах шийдвэр 100% зөв байх нь ховор. Бас таны саналыг тусгаагүй учраас танд таалагдахгүй. Буруу гарсан учраас түүнийг хэрэгжүүлэхэд амаргүй. Хэрвээ та анханаас нь өөрөө оролцвол юу хэрэгтэй байгаагаа өөрөө илэрхийлвэл бусдтай энэ талаар санаа бодлоо нэгтгэвэл зөв бурууг нь шүүж ярилцвал тэр цагт дүрм журм иргэний төлөө болж чадна. Хэрэгжилтэн ч амархан байна. Иргэний танхим байгуулах хэрэгцээ шаардлага ердөө л ийм байсан юм. Монгол Улсын ерөнхийлөгч ард түмэнтэйгээ амниг байхаа амласан. Ард түмэнтэйгээ амниг байна гэдэг тэднийг сонсно гэсэн үг. Ерөнхийлөгч өнөөдөр иргэний танхимаараа дамжуулан иргэдээ сонсож байна. Магадгүй ардчлалын замыг сонгосон монголчуудын өнгөрсөн 20 жилийн дотор олсон ололтын бас нэгэн түүхэн хуудас нь энэхүү иргэний танхим байх болов уу?